Орой минь үзэгчдээ цензургүй ярианы энэ удаагийн дугаар бэлэн боллоо. Манай өнөөдрийн зочноор Монгол Улсын соёлын гавьяа зүтгэлтэн найруулагч Го.Пимэн Бадарч оролцож байна. Танд орой минь төргий. За баярлалаа. Та бүхэнд орой минь. Танай эфирээр дамжуулаад танай үзэгчд гэсэн орой минь төргий. Юуны өмнө Монголд нийслэлд үзэгчдийн өмнө хөлөө олцсон энэ том нэвтрүүлэгт өргөцсөндөө баярлж байна. Ер нь би хүн болоод 2 дахь удаагаар телевизэд өргөдөж байгаа хүн шүү дээ. Аль 7 жилийн өмнө намайг соёлын гавьяа зүтгэлтэн албарцуул авахд UBS-ийн кофе юу цай юуныг өрж оруулж ирсэн. Тэгээ одоо та оруулж байна. Цензургүй яриандаа өрж байна. Хоёулаа тэгтээ цензургүй яриа гэж ягаад чиг зүггүй ярихгүй. Би ярилцсан л гэж бодож ирсэн шүү дээ. Байцаагдана гэж бодож ирээгүй шүү. Та яасан томото болцсон ингээ костюм өмсөж зангиа зүг. Танаас мэддгүй хүнд ингээд таалагддгүй юм чи хэцүү юм биш. Ингээ суух шиг сайгүй юу. Би ерөөсөө өмсдөггүй байхгүй. Имижээс хэлсэн юм уу? Би танаа телевизийг хүндтгэж, танаа телевизийн үзэгчдийг хүндтгэж би ингэж хувьсалсан юм а. Тэрнээс мөн жинсээ чирээд ирвэл ирэх л байсан л одоо явах хэцүү юм чи одоо тэгээд тэрнийг мэдэрсэнд баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр Бадарчгаа таны тухай танилцуулгыг 10 секунд өгсөний дараа хоёулаа гол ярианд оръё. Юуг танилцуулж юм бол та. За хараа баярлалаа. За та нэг дуйлан шуугиантай нэвтрүүлэгт орлоо. 100 чухал сэдвгээд төмөр замын тухай. Тэн дээр та өөрийгөө одоо би бол хятад хүн Го.Пимэн Бадарчааг иргэний үнэмлэхээ үзүүлээд орлоо. Яагаад энэ нэвтрүүлэгт орчихвоо та? Орсон биш хийлээ би энэ нэвтрүүлгийг нэгдүгээрт. Хоёрдугаарт монголчууд бид нэг дээвэртэй нэг эх оронтой. Би Монгол эхийн сүүх өгж өссөн хүн. Би эх орныхоо төлөө дугрыг гэсэндээ л би орсон. Тэрнээс ш би одоо ажилгүй их тэгээд яах юм. Би танад нэвтрүүлэл орё гэж ороогүй шүү дээ. Тэгээд өөрийнхөө эцгийн тухай та яриач. Бид нар таныг ер нь мэднэ л дээ. Гэхдээ одоо яг эцгийн чинь тухай, хий чинь тухай огт мэдэхгүй. Үнэн цензургүй ярианд оролцож байгаа юм. Тэгээд жаахан дэлгэрүүлж ярив. Би үл эцгээ мэдэхгүй шүү дээ. Би 48 онд төрсөн. 50 онд миний эцэг нас барсан. Өнөө би ээжээсээ сонсохдоо миний эцэг төмөрчин хүн байсан гэж сонсч ийсэн. Моторчин байсан. Одоо бол бас байхгүй болсон доо 1-р бааз гэж байсан. Хуучин одоо энэ шуудангийн 2 гэж байсан шүү дээ. Тэнд л миний аав ажилладаг байсан гэсэн. Ер нь миний аавыг мэддэг таньдаг улсад төмөр хөрөв гэж нэг хүн байсан. Сүүл бурхан болсон баха одоо тэр баазын автобазын дарга нь байсан хүн. Тийм л учиртай би тэр сайн мэдэхгүй аавыгаа. Тэгтээ одоо урвж хөрвж ярьж байгаа юм биш үү дээ. Үнэнээ л би ярьж байна. Хэдэн онд Монголд орж ирсэн? Яаж энэ амжилтыг мэдхүү та? Мөнгө хэсгэлээ мэдэхгүй. Би хүн одоо өстой ухаан сүсээр байгаа л үхдэг. Би шарил дээр нь байсан тэр төмөр дээр бичсэн юмыг кальтин дээр хуулаад авсан бол би ядаж олно штэ. Ийм газар байсан байх ятдэл дээр өнөр уншуулад мөн тэгж чадаагүй одоо хүртэл харамсаж явдаг юм бэ. Хоёрхан настай байсан юм шүү дээ. 2 настай. Би тэр үтгэл хөтөлж ийсэн, намайг үнсэж ийсэн тэрийг манай ээж ах дүүнэр ярьдаг л ах гэснээр би үл мэдрэхгүй л байгаа юм. Ерөөс дур нүдэнд буугаагүй сэтгэлд үлдээгүй тий. Та ихээс хэдүүлээ? Ихээс долуул айлын хамгийн баг. Тий. Ээж чи юу хийдэг хүн бэ? Миний ээж насаараа ажил хийгээгүй хүн байсан. Ерөөсөө эцэггүй 7 хүүхдийг миний ээж аав нь болж, ээж нь болж өсгсөн тийм л хүн байсан. Цэвэлмаа гэж. Та тэгээд эцгээрээ ингээд овоглоод Го.Пимэн Бадарч гээд Монгол телевизэд таны зураг байдаг. Монгол Улсын соёлын гавьяа би одоо дараа дуудаж ш тэр коридорт байна уу? За сүүлийн 2-3 жил орсонгүй. Ер нь бол байлээ. Тэгээд би таныг боддог байсан. Ямар зөрөгтэй ингэж хэлдэг юм. Монголчууд ч одоо хятадын эсрэг үзүүлэх давм гайлдаг тийм ээ. Тэгээ одоо сая жишээ нь өөрийгөө тийм зөрөгтэй зарлаад ингээд ярьлаа. Гүнд зөргсөд байх юм байхгүй шүү дээ. Хүн сэтгэл байх хэвээр. Сая яагаад тэр нэвтрүүлэгт оролцов? Яагаад хийлцв гэж асууж ин би ахаад хэлээ. Бид монголчууд. Бид эвтэй эх орныхоо төлөө гэсэн нэг зорилго байх хэрэгтэй шүү дээ. Тэрнээс биш энэ 76 шиг ард түмний нүдэн дээр 2 тал болчиход араар нь хувааж идэх байх юм бол ямар эх орн ямар монголчууд байгаа юм. Мөн үү? Миний хувьд бол ерөөсөө би энэ телевизийн хүн
сая танай танилцуулган дээр нэг юм худлаа гарч ийн үзэгчтэй уучлаарай. Би сэтгүүлч биш. Яг л бурхангүй газар бомбогаал зурна гэж одоо амтан гайхаж энэ өвчтөй могоо чи сэтгүүлч болсон гэж надад заримдаа энэ найруулагч гэдэг албан тушаал ахтаад байдгийн. Би Монголын үндэсний олон нийтийн телевизийг тэр үед Монгол телевиз нэртэй байсан шүү дээ. Сайхан байх үед нь босхыг алгасан да. Би тэр телевизэд уйлж, дуулж, бүжгэлж явж орсон юм. Намайг 11 удаа шалгасан шүү дээ. Тэгээд авдагчгүй. Ажилд авахд. За тий. Авахчгүй, байхчгүй тэгэл байгаад тэгээд нэг буянта буурал бүрээд байсан. Дугрын жаргал гэдэг. Сүүл соёлын гавь сэтгэлтэн болсон намайг урдаас ирдэг жил бурхан болсон мөлий. Наадмар бурхан болсон гэсэн би сүүлд хүмүүсээс сонссон л доо. Тэр хүн намайг зориг гаргаж авсан юм. Тэгээд би төр түмэн намайг үнэлээд тэр гавьяд гэж алдар цолыг өгөхөд би тэр тэмдгийг авчаад тэр өдрөө шүү ээж аав хоёрын газар дээр очиод тэгээ би шууд жаргал дарганд очиж ийсэн. Шараадаг нэг том Чингис нэг 10,000 төгрөгтэй золгоо тэгэд миний дарга надад юу гэж хэлж ийсэн бэ гэвэл хараа нэлээ муутсан байсан. Бадарчаа би чиний авьяастай үгүй мэдэхгүй. Би чамаг төдийгөөс өдий хүртэл эцгийнхээ нэрийг нууж хаагаагүй чинь үнэлж би ажилд авсан юм а гэд. Тэр үед чинь телевизэд нах яам харьяалагддаг байсан. Телевиз нах яамд харьяалагддаг одоо Төмөрбаатар төлөөлөгчдөнд ажилдаг байсан шүү дээ. Тийм үед. А миний телевизд бол орсон гол зорилго бол нийгмийн бузруулаг л одоо ингээ ил гаргах шаардлага байхгүй болчих юм байх гэж би бодож орсон байхгүй юу. Би тэр чиглэлээр ажилласаар байгаа л үдийг хүрч юм те. Социализмын тэр хүнд хэцүү жилүүдэд та нэлээд хавчигдсан уу? Хавчигдчихсэн. Би хөгжим мужийн дунд сургууль 71 онд төгсчөөд Хязгаарын цэргийн ансамблд очижсэн байхгүй. Тэгт урлагийн групп гэсэн нэртэй нэг 10 хэдэн хүүхдэл очижсэн. Дандаа багшийн сургууль хөгжим мужигээс ганцаархнаа бий байсан. Тэгэл одоо баригад явна шүү дээ биднээс 45 хоног явдаг байсан. Нэг баригад явхад дандаа заставуудаар тэгэл зам дайралтсан одоо сумын ард түмэнд бас соёл урлагаар үйлчлэн. Тэгэд офицерууд архиугаад намайг дуудаад архиугээд би уухгүй их намайг булан шахаад зоддог байсан байхгүй юу. Замун хаттын дагнуул хаттын илчин чамд ямар мэдээ өгсөн гэл ингээл задуулаад тэгээд цэрэгшээ хатууш цохогдно би яахлах бадарч би баг гэл ингээл задуулаад тэгвэл би тэр үед ядарч исэн адуурхаж исэн би хизээш үгүй гэж хэлэхгүй а тэр болгон бол над юу гэсэн мэдхүү ухаан суулгасан намайг хурцлсан намайг их орныхоо төлөө цохилох зүрхтэй болгосон би тэрнийг баярлдаг төвчээр суулгасан тийм үү би таныг гайхаж байна энэ тэр хэцүү он жилүүдийг яаж давж гарав та тэгээд Монголын үндэсний олон нийтийн телевиз гэдэг чинь одоо тэр үед бол үзэл сурталаар айхтар давж гарах юу байх вэ тэгээд бас нэг хүмүүс ухаан дөөн байсан штэ би энэ ёс суртахуунгүй арчил энэ ёс суртахуунгүй нийгмийг ерөөсөө үнэлдэггүй социалист нийгэм социализм бол ядаж цаг барихыг сургасан тийм нийгэм тийм адуу үед би муухай гадуурхаж ирсэн гэхдээ одоо ярихад бол нэг баатар болсон юм шиг ярьж ин да тэр үед хүнд намайг дээд сургуульд 700 их шалгалт өгөө заа юу энэ гавья жижигчин гүрсэд бит хоёр тэгээ 4 эмэгтэй хөвгт нийт 6 хүн кино драмын ангид тэнцчихэхэд намайг л хасч ирсэн шүү дээ бодолтой та тэгээ дээд сургууль төгсөг үү юу дээд сургууль курсч байхгүй тэгэл зөвхөн өөрийнхөө л хичээл зүтгэлээр явсаар байгаа л ийм цол хэрэг мод өнөөдөр бол та сайхан шүү дээ Монгол улсын соёлын гавья зүтгэлтэн гэдгийг хэр баргийн аавын хүү зүгээр хүссснээр авчдгүй үед авсан шүү дээ та баярлалаа. Нанд өгүүлбэр дотор чинь үе гэж нэг үг байна би энд чинь баярлалаа. Би сайхан үед нь авсан, үнэлдэг үед нь авсан. Одоо бол дуртай хүн авч байгаа шүү дээ. Тийм ээ. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан гэдэг цол тэмдэгвэл намайг 71 онд сургууль төгсөөд урлаг гэдэг том тэнгист хөл тавьж эхэлж яхад гавьяатын өмнөх цол манай алдартнууд манай томжуул тэрнийг авах гэж одоо мэрийд хөдөлмөрлөдөг байсан. Одоо нэг шиг гуйдаг. Одоо шаамар ингээ кармалж явж байгаа л хошин шогийнхэнд өгчөж штэ. Сонгуульд ингээ тоглосон ингээ. Одоо тэгээ бүгдээрээ л мустай. А гэтэл Булган аймагт, Аранга аймагт тэрнийг аваагүй ахмадууд зөндөө байна штэ. Тэр үтгэл монголчууд зүгээр 2 өвөр Монголд өгчөж байгаа байхгүй юу? Тэд манай урлагт юу байгуулсан юм? Би өөрөө өвөр Монгол сая 2-3 жил ажиллаж ирлээ ш тэдний урилгаар. Тэгэхэд та нар ч гэсэн намайг эргүүлж илээс би бол гомдоогүй яг уу уран бүтээлчдэд тийм сэтгэлийн хөдөл байдаг ярьж илвэг. Гэтэ үнэн гэж юм байдаг ингээ би сая пассвортаа үзүүлж байгаа шүү дээ. Би танаа нэвтрүүлэгт гарсан шиг одоо хятадын элчинд очиж уйсаар байгаа тийшээ очсон биш шүү дээ үзэгчдэд ойлгож л байгаа. Тэр нэвтрүүлгийг та яагаад хийв? 100 чухал сэдв.
За нарийн цариг бол үнэхээр манай үндэсний аюулгүй байдалд бол сөргөөр нөлөөлөх юм байна. А өргөн цариг нь хэрэгтэй юм байна гэд түүхийн он дараалалаар нь гаргаж ирлээ шүү. Нилээч дуйлан тарилаа. Хараа энэ ийм учиртай. Яагаад тийм яагаад оролцоогээд энд чинь мэрэгжлийн би одоо нүүр бардмил манай монтажийг хинч голохгүй дээ. За мэрэгжлийн хувьд бол үнэхээр сайн нэвтрүүлэг. За би өөрийгөө би гэж судалгаа сайтай. би гэж чэжээ дэлдэхгүй 35 үсгийн 5 дугаарт ямар үсэг байдаг мэдхүү? Мэдхгүй. Дэ үсэг байдаг шүү дээ. Бид энэ нэвтрүүлгийг хийх гэж нойр хоолгүй ажилласан. За юу. А тэгэд анхны зохиолыг үзээд би энэ хүмүүст ямар санал тавьсан бэ гэвэл мэрэгжлийн төвшөнд зохиолоо гаргаад ирээ. Тэгээд би ажиллая. Тэгээд зохиолыг аваад би одоо танах ашиглаж л байхдаа дистогоор зураг авахаа би яг тийм үү хугацаа кадрын үйл явдал ингээд бичээд сая би нэвтрүүлэгт ороод би үл нэг зарчимтай л да тэр социализм би мундагдаа тийм зарчимтай болсон биш. Өнөөдөр ерөнхий найруулагч Хоригон Баатар байлаа гэхэд миний ерөнхий найруулагч би үгээр нь ямар задаач өгж ийн би тэрнийг биелүүлж тэгж ажиллаж уран бүтээлүүл тийм штэ. Тэгэхгүй одоо ч юм бол тэгээд дуртай юмтай од болох гэж эфирт гараад би үл од биш. Би ад болсноо одоо мэдэрч байгаа. Би сая баасан бямб ням гэрэгт гэрээсээ гарсангүй штэ. Яа. Төмөн амт утастал таксинд би 4 өдөр 5 өдөр өглөө явж исэн чинь нэг даваарш намайг чи 30 сая төгрөг авсан гээл даа. Хаанаас? Одоо Батулгаас би 3 төгрөг ч аваагүй. Би одоо нүүр бардмал. Та нэг ч төгрөг аваагүй юм уу? Аваагүй. 890 саяар хийсэн нэвтрүүлэг гэж. Харин сая надад нэг онцлог би тэр Twitter, Facebook руу ордгоо байхгүй юу? Би одоо гэртээ дуурах хэрэггүй болсон. Яг энэ таглаатай сав шиг сууж штэ. Миний охин над уурлаад автаймар бадаа юм ийцээ гадуур хүн бүхэн ярьж нэрлээ сүрлээ. Одоо яах юм үний юм би хинээс нуух юм. Би одоо бүр ахиад хийн. Үргэлжлэлийн би 2 3 4 5 гээд хийн. Яг гэвэл ерэн сурвалж сэтгүүл зүй чинь байж тээ. Эн чинь зүгээр нэг хүний сайн муу нарийн бүдүүн царгиндаа биш байгаа. Хүмүүс одоо бүдүүн царгил гэж яриад байгаа. Нарийн өргөн царгиндаа биш штэ. Энийний цаана юу явж байгаа? Ерэн сурвалж сэтгүүл зүй явж байна нөхдөө. Тийм учраас би тэрэнд оролцсон. Би тийм учраас тэрнийг хийсэн. Оролцсон, ярилцсан, явхад оромжлогыг дормжилж л байг тэр хүний ирэх штэ. Одоо бол намайг хүн яаж магтаад од болохоо өнгөрсөн, нар сар болохгүй би заа юу. Яаж муулаад би хогийн савнд орохгүй нэг ерөөс ингээд миний үйл дуусч штэ миний нас. Ирлиз, хурлиз гэдэг үгэн дээр хүмүүсийг хэмзгэлэх юм аа. Миний бодлоор бол энэ хамаагүй штт. Хэрвээ эх орно гэсэн сэтгэл байгаа бол энэ хүн Монгол хүн. Стоп. Энэ хамаагүй байна гэж та нарын ярьж байгаа зөв. Яг гэвэл та нарын өсөж өндийж байгаа нийгэм чинь тийм чөлөөтэй арчилтай, тийм нийгэм. Миний үе тийм байгаагүй заа юу. Тэгвэл би одоо баярлж байгаа Хэмжээгийн сэдэн болгоод би баярлж байгаа. Социалист нийгэмд би баярлж байгаа. Яг гэвэл тэднээс юм биш. Хятадын ирлиз хурлизуудыг энд байсан нутгийн хятадуудыг ингэж барьж чадсанараа бол юм гараагүй. Одоо танай телевизээр Ян гүрэнгээ кино гарчаа та бүхэн өөрсдөө үздэг л байл үү дээ. Гэхдээ тэн дээр ил тод хэлээд дээ шүү дээ. Ян улсынхаа түүхийг л харал да. Тэгэхэр бид хятадаас болгоомжлох ёстой л болж байгаа байхгүй юу? Үгүй юу? Мэдээж. Таныг ингэж ярихаар одоо хятадын элчин сайдын яамнаас ч юм уу? Танд дарамт үзүүлэх үү? Би тэдний харьяаллын биш юм чи юу гэж хятадын элчин сайдын юмнаад Монгол улсын иргэн таавал. Гэхдээ би ахаад үзүүлгүй юм иргэнийгээ үнэ. Иргэнийгээ өнүүлэх юм. Надад бол одоо үнэмтгэл байгаа төрөвчлөлт төрөв шоосон. Чи хардаа энэ хаанхын талбай байна хардаа. Бадарчгаа би танаар бахархаж байгаа байхгүй юу? Яа хүн удам угсаага нуухгүй ил тод хилээд энэ Монгол улсын тусгаар тогтнол энэ Монгол улсын үндэсний аюулгүй байдлын төлөө үгээ хэлж байгаад чинь бахархаж байгаа байхгүй юу? Баярлалаа хэрвээ үнэн бахархаж байгаа бол амт дэгж ийн гэж штэ энэ нэвтрүүлгийг заавал тэр хятад ирлизээр найруулуулаад энэ нэвтрүүлгийг заавал тэр хятад ирлиз хөтлөөл яа өөр хүн олдоогүй юм уу? Танаас нэг юм үг мэдхүү Монголын ард түмэн айгүй ухаантай байсан юм шиг одоо бол ухаантай байхгүй болцоо. Үг байгаа штэ. Юу лээ? Жор мэдхгүй ламаас зовлон үтсэн чагунцаа гэж. Чи зүгээр нэг хятад ирлизийг яриулвал над чи ярьж чадах уу? Чадахгүй штэ. Би иргэний үнэлэх одоо паспорт гэж юм байхад авч чадахгүй. Миний багш ардын жүжигчин долгорсрын багш надад арын хаалгаар паспорт авч өгсөн байхгүй юу? Тэгсэн чинь тэн дээр аваач 52 оны 12 сарын 1 гээд уул нь би 48 оны 7 сарын 7 төрсөн штэ. Тэг ингээд 4 жил алуулаад. Гэхдээ би ядраагүй л дээ. Иргэний үнэлгээ та хизээ авсан? Хэдэн настайд авсан? Би тэг чин паспорт гэж байсан. Би 71 онд сургууль төгсөөд паспорт авч байгаа байхгүй боддоо.
Хөгжим бүжигт бол олон релизүүд байсан. Ямар ч алгачлаггүй сургаж исэн. Ер нь релиз релиз гэдээ ярих юм бол манай улсын алдартнууд, гавьяатнууд дотор олон биш дээ. Шархуугээ Төдөлмөрийн Баатар байлаа. Тэгээ одоо би олон хүнийг нэр цогцолж чадчихна л да. Гэхдээ тэд нар өөрсдөө нууж чадаад байхад би одоо өстө нөгөө Батулгийн хэлснээр бууны нохоо болж одоо тэднийг би нэвтрүүлгийг хийснээр олон сайн муу юм сонсож байгаа шүү дээ. Сайттай ярилцчихсэн чинь айн уусаа их орно хөдөлсөн бууны нохоонуудтай гэдэг би одоо нохоонууд гэдэг шиг олонтой би одоо тэгээд тэр дамбын хажууд бас нохоонууд болоод үлдсэн. Их орно хөдөлсөн болоод хоцорчж байгаа байхгүй. Би бол худалдаагүй. Та 3 сайдыг их сүрхий хэлсэн. Одоо тэр үеийн зоригт сайд одоо 4 жилийн өмнө 3 жилийн өмнөх асуудал болж шít. Зоригт сайд, ганс үг сайд, баяр зүгт сайд 3-ыг та манай нутгийн 3 залуу гэдэг. Нутгийн гэдгээ та хашлтанд хэлсэн л дээ. Би ойлгохгүй улсууд болохоор хашлтанд хэллээ шүү гэдгийг би хэлсэн. Тэр чинь хүн өөрөө юм нуугаад тэр хөрлийс, тэр релиз гэдэг надаа муухайш би дэлгэц эфир ашиглаж хүнийг тэгээд яах юм уншдаг юм бол тэдэн дотор хашлтан дотор ихээр нэг юм ойлгоно үстэй нутгийн ингээд одоо сэтгүүлчид бол энийг айгүй мундаг хүлээж авсан байлаа, ойлгосон байлаа тий. Найруулагч энэ бичлэгийг бэлдсэн байгаа. За. Хоёулаа үзнээ дараа яриагаа үргэлжлүүлээ. Болно. Бид баяжих гэжсэн 2 жилийн өмнө яаж баяжих гэжсэн. Манай нутгийнхан би нутгийн гэдэг үгийг хашлтан дотор хэлж байгаа. 3 залуу баяр цогт ганс үг зоригт 3 ямар гэрээ хийсэн. Тэнд хөөх юм уу Ганбаатар ганцаараа дар Ганбаатарыг хинж тоохгүй байсараад олуулаа нийлээд Ганбаатарыг далаар нь тавьсан. Өнөөдөр оюу толгой ард түмэнд юу гэсэн юу ч өгөөгүй. Энэ 3-аас харин танд дарамтчхалд ирэх юм шүү. Энэ 3 чинь удам өгсөөгөө нууцсан улсууд шүү дээ. Иргэлдэ яах юм. Ирээд яах юм. Та айхасаа өнгөрсөн үү? Их л дэндүү алан штэ намайг. Одоо зүгээр цагдаатайгаа нийлээл одоо 3 сарын 21-нд өөр улсууд намайг ямар ч гимгүй байхад баривчлуулсан штэ. Яасан гэж? 3 сарын 21 5 дахь өдөр байсан заа юу. За би баригдаад очихоор 5 дахь Бямб, Ням 3 72 суун үз. Мөн үү? Яах гэж ирсэн бэ гэхлээр зөвхөн гоодор чи утсыг асуух юм аа ийм тэнийг юм ярьж яахгүй юу. Энийг хууль зүйн яамны сайд нь ч мэднэ. Цагдаагийн тодорхой хэмжээний өндөр албан тушаалтнууд ч мэднэ. Энэ бол баримттай Баян зүрх дүүргийн 2 дугаар хэлцээс л үрж ирж намайг тэгж завааруулсан байхгүй. Тэгээд дахиад 4 сарын 24-нд надаар одоо хүртэл оролцсон хэвээр байгаа. Төвөр чочроо гарчдгийм биш үү хүн. Нөгөө нэг юу л худлаа амиг 1000 дахин үнэн болгож ярихаар үнэн болчдөг гэдэг шиг би дааш бүр оролж байгаа хүнийг мэдж байгаа байхгүй юу. Цагдаагийн хошууч намайг баривчлах гэж цагдаа ямар хөнгөн шуурхай болцсон юм. Хурж ирээд та ингээ оч байцаалд үг. Тэр нотлогдоогүй тэр хэрэгэн заа юу. Яагаад гэж юу гэдэг танаас боддоо ийм л балаа нийгэм болцсон энэ нийгэм чинь. Тэгээ одоо зарим нэгэн хүмүүс их хурлын гишүүдрүү утасдаг гэж байгаа шүү дээ. Үгүй чи хэвлэлийн төлөөлөгч нь үчи тэр гишүүндээ хэлж одоо хоёулаа нийлж ягаад гоог шүүхдэг би яасан ингэж Иливалам ярьсан гэж би шүүхтчих юм уу? Тэгээд намайг оролдохгүй байгаа юм уу? Оролдож л байгаа байхгүй. Тэгтөөс нь би үнийн төлөө биш тэ өөрийгөө өгөхөд зовхгүй. Нөө ганцхан өгөхөд нэг л юм харамсалтай байгаа. Би чин зүрхнээс хэлж байгаа шүү. Үр хүүхэд. Би сая 11 сард өнгөрсөн 11 сард харамсан шүү дээ. Би хотлоо яг өгөхөө хүн өгөхий гэж боддгоо юм байлээ. Тэр үед би олон хүнтэй мууцнаач олж мэдлээ. Тэр үед би өр хүүхдтэй хэрэгтэйгээс мэдлээ. Би тэгэхэд өгөхгүй л гэж бодож юм чинь. Имчилгээг нь хийлгээл ингээл яваад алхаад хөл гараа хөдөлгөөл. Тэгэл одоо явж штэ. Та хэдэн хүүхэдтэй? 2 хүүхэдтэй. Тусгаар тогтнол гэж юу юм бадарч байгаа юм? Хөөе. Би наад гэж их бүдүүлэг хариулаа. Ягд би бүдүүлэг хариулж ингэвлээ штэ. Тусгаар тогтнолоо яруудадаар ойлгохгүй байгаа энэ хүмүүс зориулж би хэлээ. Мөнх байсгалан гих гээд нэг айл байна. Танай айл гэрт чинь нэг өөрийн гэсэн бодол байдгийн байгаа шүү дээ. Өр хүүхдээ ингээд өсгөч, ингээд сургуульд оруулчих. Танай эфирч гэсэн, танай уран бүтээл, танай телевизийн ажил гэсэн өөрийн нэг бодолтой нэвтрүүлэгч өөрийн бодлоготой байгаа үстэй. Энэ л байхгүй хамгийн энгийнээр хэлэхэд өнөөдөр Монгол тусгаар тогтносон арчилсан улс мөн. Тэгээд тэр чинээгээр явчаад энэ үгүй өөр хүнээр залуулаад байна штэ. Хаанаас залуулж байна?
Дахиад би хэлээ л да чи намайг тэр элчин дуудуулах гэдэг юм бол би хэлээл өгье л да. Хаанаас үг гэж сандраад бид хийгээд штэ энэ нэвтрүүлгийг. Яг тэр нэг гэлгэруудаа илсийг ингээд аим цоолоод байгаа. Эн чин 7 газараар сэтлээд ороод ир. За юу хамаалга ороод ирээ. Энэ хүмүүс юугаар одоо өөрсдийг хаацаалах юм гэлээ штэ. Өнөөдөр ард түмэн мөнгөгүй байна, өлсгөлэн байна. Энэ 4 жилд энэ засгийн газар тавьсан өрөө тэндээс дараад дуусаа хинтээ хинч ярих юм байхгүй заа юу. Өөр ширгүү болсон, би дүмс хувцастай байсан, би дид холтой байсан гэж дуусна. Гэтэл 7 газараар сэтэлчээд тэр нарийн төмөр замыг тавиад энэ нарийн төмөр замын чинь биш тэр нэвтрүүлэг дээр байгаа ш мэрэгжлийн хүмүүс хэлээд байгаа. Мэрэгжилт нь хэрэгтэй байхгүй юу? Өнөөдөр Монголын төмөр замын дээд сургууль өргөн төмөр замынхан оюутнуудыг бүрэн төгсгөж чадахгүй ингэж удаашралтай явж байхад ахаад нарийн төмөр зам сураад төгслөд хаа байна да. Боддоо танаас би нэг юм хэлээ намайг 4-р ангид байхт биш те. Хүн бүхэн лайкын охоо шиг спутник тэр хиймэл дагуул дээр суугаад нисэх юм болол одоо хаа нөгөө таксиндээ сууж чадахгүй л шүү дээ. Уу яг үдэ магадгүй цензургүй ярьж байгаа болохоор би их бүдүүлэг хэлж магадгүй. Томчуулын охид өвгүүд охтууд өөрөөр бүр тодорхойлбол даамсхийгээ ялгаж чадахгүй охтууд том танк шиг машин барьчаад явж штэ үгүй. Танд би эмхтэн үнтэй ярьж бүдүүлэг сонсгож иж магадгүй. Би бол өөрөө хатуу хөхтэй ингэж хүнд юм хэлж ойлгуулдаг. Ингэж хатуугаар хэлсэн юм мартагддгүй байхгүй юу? Ичмээр штэ. Тэгэл одоо ингэж зам хөндлөн гарч байгаа нь хөдөөгөө юм чи хөдөөгөөрөө л байдаг юм байна. Мессеж бичээл, чихвч хийчээл тэгэл нөгөө жолоод зогсоол ямар очтой Монголын ард түмэн ирэхэл яриад байгаа болохоос Монголын ард түмэн үүргээ мэдэхгүй байгаа байхгүй. Ирэх гэж юу юм тэгвэл? Ирэх эрхчлөө гэж юу юм? Одоо бид нар чинь эрхчлөөтэйгээд хашгираад байна. Хамаагүй хятадынхаа нарийн цэргийг тавьж бидэрт үүнээс өөр сонголт алга гэж ярьж шин. Өнөөдөр хэрэм билээ? 23. За би өнөөдөр хамгийн сүүлчийн авсан мэдээлэлээр бол маргааш энэ өргөн нарийн цэргийг их хурл дээр ярих юм гэсэн. Яаж шийдэх нь бол тэдний асуудал заа юу. А гэхдээ би сая та надаас эрхчлөө асуулаа шүү дээ. Эрхчлөө гэдэг юм байдаг. Би яг тийм гэж хариулахгүй заа юу. Би ойролцоогоор л хэлээд үгүй. Ээж нь өөрөөсөө 8 дүү залуутай, аав нь өөрийнхөө охин шиг охинтой, ээж нь бааранд, аав нь буудалд, охин найз залуутайгаа караоке суугаад шөнө 2 цагт подизм дээр цуглахыг л эднээс эрхчлөө гэж яриад байгаа байхгүй юу. Үгүй шүү дээ эрхчлөө чинь тэр биш. Ардчил гэдэг чинь том хариуцлага байх хэрэгтэй байхгүй. Ойлгож байна. Хариуцлага. Тэрнээс биш өнөөдрийн эрхчлөө гэдгийн эсрэг альва юмд одоо монголоор диктатур одоо юу вэ? Дэг журам уу те? Дэг журам ёс зүй хариуцлагын сахилга бот байж сайн юм болно. Та нүс найруулагч нарыг харсан уу? Хизээж инээж ярьдаг найруулагч байхгүй шүү дээ. Одоо дандаа яйруулагчтай болсон болохоор ангаагаал инээгээл тэрнийгээ тэгчээгээд. Үгүй хөөе. Танус Дарамын Баатар найруулагчийг хараад жүжиг тавьж байгаа. Наранбаатар найруулагчийг хараад боддоо мөн хөөсөлөө би нэг юм хэлээ. За Таня гүүгээд цаашаа үржээ тэрвэрлдээд үнсэлтээрээ. За гүй гэдэг хүн үдсэн үү? Найруулагчийн зохиолоо уншаад сэтгэлд нь бууцсан нүдэнд нь харагж ямиг тэгж хийх юм бол найруулагч уурлна үсттэй. Яг тэр шиг урлагт байгаа сахилга бат дэг журам хариуцлага амьдралд байх л ёстой байхгүй юу? Амьдрал чи өөрөө жүжиг штэ. Та хэдэн жил найруулагчаар ажиллаж байна? Ай би одоо тэгж хэлэхээр ичиж юм да. Би Монгол телевизэд ороод 3 сар ассистент найруулагчаар ажилласан. Тэгээд энэ өндөр альбом тушаал энэ өндөр алдрыг хүртсэн л да. Би одоо заримдаа өөрийгөө нэг найруулагч гэж дуудуулаад байх. Дургу ч байх үү. Өөрөө хичээд байдаг байхгүй юу? Яагаад? Та харин хэл хүүхдээ хийсэн юмтай хүн юм шүү. Яг уу тийм л дээ. Тэгвэл би одоо хүртэл хүүхдүүдээс сурч байгаа. Хүн сурсаар яваад л дуусах ёстой ш. Тэрээс би болцсон гэд намайг ажиллаа зогсоо гэж тэр алдар цолыг төр төмөө өгөөгүй үстэй. Өшөө сайн юм хийгээ. Яг энэ үгэн дээр би бас заримдаа их юм боддtiin аа. За одоо нөгөө таны хэлдгээр кермалж явж байгаад нөгөө гавьяти чинь тэмдэг зүгээд өгдөг болсон. А тэгэнгүүт төр түмэн намайг их юм хийгэлээгээд улам хэтрүүлчдэг. Улам нөгөө даргийнхаа бүсийг долоодог. Тийм нэг гавьятууд олшроод. Тэр чинь болохоор энэ цаг үеийн юм байхгүй юу? Одоо Төмөр Баатар жүжигчнийг танаас харсан уу? Мөнхтөрж гавьят найруулагчийг харж байгаа юм шүү дээ. Манай Баатрыг Наранбаатар сая төрийн сорхиол авлаа. Одоо манай соог харал да. Юм хийгээд байгаа юм шүү дээ.
Төр нэг төмөр өгс одоо болоо гэд стадионд хороод хуушур идэд яваад байхгүй байгаа үстэй. Стадионы имийг хийх гэл хоолойг сөгтөл орилол тэнд. Одоо ийм л байх хэрэгтэй байхгүй. Тэрнээс биш тэр төмрийг авахын төлөө төрсөн юм шиг авчаад тэгээд багштайгаа муудалцаа ч юм уу хавь амтаа би гав идэх соёроо. Би заримдаа мартчихдгийг ш тэрнийг. Тавар шүү да. Би нэг наадмаар цагаан сараар ёолкноор тэг үндэсний телевизийн ойгоор зүүдэг байсан. Одоо энэ гурав нь үлдчихэд байна. Үндэсний телевиз бол намайг 40 жилээс хойш хойно нэгэнд нь шуурээгүй шүү дээ. Тэг хүн өрөхгүй байхад би тэгээд тэрнийг зүгэл ангалцаад очихс чи инээдэмтэй шүү дээ. Дарга нарын ч гэсэн ярина шүү дээ. Нөгөө таван бууз нэг лаз бие өгтөө одоо энийг юм өрөөгүй байхад би тэгж ихсгийн нэрийг босоод яхаа энийг хожиг ирлээ зү суг цавинда мөнгө нь уучгаа тэгээ нэг үнгүү таван бууз идэх гээд ирж байна. Намайг өрөөгүй. Намайг урд байхад өрөх юм бол чихтэйхэн утсаар яриад байсан. Өвөр Монголын одон телевиз ерөнхий захирал уугаас гэж хүн чи үтэр баа багшаа та үтэрийг өрнө гэсэн өрөөгүй тэгэл тэднээс чи намайг бас идчихил байгаа штэ монголчууд ийм гээл. Таныг хоёр дахь удаага л нэвтрүүлэгт оролцож байгаа гот би гайхлаа л да. Яагаад тэгдэ? Яагаад таныг өрдөггүй нэвтрүүлэгт? Уг нь та айгүй сонирхолтой ярилцагч байхгүй юу? Би эфирийн шаардлага хангахгүй л байхгүй юу? Яагаад? Үгүй миний дүр төрхийг хараа л да. Одоо би ийм төрсөн юм чи яах намайг одоо сохтуу гэж хэлдэг хүмүүс манай дарга нар л уцдаг байсан гэсэн шүү дээ. Илэн далаг хөдөлж яд. Үгүй наад нэвтрүүлгээ болооч уул наад нөх шиг сайхан юм яриад байгаа сохтуу байна шүү дээ. Тэгээд надтай байна шүү дээ. Би одоо өөрийн шараад долгон жам биш. Зүгээр бүх телевизүүд дотор надтай ярилцчих болсод их цөөхөндөө. Та байна, жаргалмаа байна. UBS тэр сайн яа байна. Одоо сонинуудаас би ганц юмгээс өөр бус түүнийг үнэлмээргүй байна. Тэгтээ хүмүүс надад гомдож магадгүй. Ягаад гэвэл би чинь ийм илэн далангүйгээс гадна хамаагүй бурдаг тавар шахгүй. Ёстой цензургүй чиг зүггүй л бурдаг тавар. Магадгүй би загнаад гараа явчих магадгүй. Тэгээд урддаггүй илгүү. Би ч бас таныг өрчөөж жоох имижлүүлээ. За ёстой жинхэнэ цензургүй нөхөр шүү дээ гэж бодоод. Би цензургүйгээс гадна уур хургуул Жирновскийн Ямцаа баяр шиг энэ усыг чинь цацчаад гараад явчих тийм л хүн. Би тэгтээ үзэгчдийг хүндэх ёстой. Хүнийхээ хувьд яг л би 29 жил энэ телевизийн урлагаар явчлаа. Би тэр муудаж болно, хэрэлдэж болно. Бодвол та үннийг сонсох гэж намайг өрсөн байлгүй. Гэтэл тэнд үзээ сууж байгаа дож толмоо ямар битэр гим хийсэн биш. Би ус цацаад хин юм би ицсэн бэлэг. Би тэг тэнийгдэх юм бол тамс боддоо ус таахгүй ингээ яаж ийшдэг патинк байдаг штэ. Тэгээд тэрний хүн хэлж штэ энэ чехийн патинк өстой хэрэггүй ш ус таахгүй гэд. Би ус цацаагаараа явах юм бол хожиг ирлээ. Ахиад би тэр ээж аа хоёрынхаа ясыг үнэлзүүлнэ штэ. Яах юм би тэгж байгаагаараа л байл да. Хүн би таньс нэг юм асуу. За таны ээжид бол маавыг дондог гэдэг байж. Та ээж аав сонгосноо? Сонгоогүй. Хин сонгож чаддгүй байхгүй юу? За юу. Хүн ээж аваа сонгодгүй, эх орноо сонгодгүй, хөршөө сонгодгүй гэнэлээ. Тийм штэ. Гинлээ гэдэг чинь зөв тийм штэ. Тэгээ хүн нэгэн л эх орондоо юм бол эх орныхоо төлөө байх л хэрэгтэй байхгүй юу? Би энэ нэвтрүүлгийг хийснээрээ намайг ажилд авсан дугрын жаргал даргийнхаа итгэлийг биелүүлж байна. Намайг өдөө зэрэгтэй хүмүүжүүлсэн Монголын үндэсний олон нийтийн телевизийн хамт олонны хүндэтгэж байна. Одоо манай зарим уран бүтээлчид энэ дээ үсхийг дандаа мартчихдаг байхгүй юу? Би хийсэн гэдэг. Би хийдгийг үү? Яагаад гэж тэр чи ерөнхий найруулагч байна вэ? Зураглаачид байна уу? Байна. Тийм биз? Эвлэргийн найруулагч байна уу? Байна. Тэгээд одоо бид үстэй. Би ганцаараа юу хийх вэ? Би яг өчигдөр бодож илаа. Цензургүй яриг хийхэд хэдэн хүн ажилтдаг юм гэж 9 хүн ажилтдаг юм байна. Тийм шүү дээ. 10 дахь нь би юм биш үү? Тэгээд одоо миний илэн далангууд дэр гэхтэл яах вэ тэгээд ёс зүгөө газар ёс зүгэл байдгийг 3 камер оруулж түгччихэл гараа авчдаг ширгээл. Камер нь хөдөлгөөнгүй юу? Камер хөдөлгөөнгүй тэгээ монтажлагаар айгүй хэцүү нэг хэдэн фото зураг хөдлөөл байгаа болохоос хэдэн фото зураг бат гэж монтажлаад. Тэгэхээр чинь аливаа юмд мэрэгжлийн биш юм аа гэдэг нэг мэрэгсэн л байх хэрэгтэй юм шиг байна. Та өөрийгөө эх оронч хүн гэж боддгоо? Боддгоо маа гэхэд ба штэ. Эх оронч болох гэж зүтгээд байгаагийн илрэл энэ шүү. Энэ дуулийн шууган тарж одоо азар би тэрэнд оролцож та намайг үрж намайг баярлуулж байгаа юм чи одоо. Гэтэл эх оронч гэдэг бол адгийн шаарууд.
худлаа эх оронч дүр эсэгдэг. Энэ нөхдүүдээс болж Монгол улс хөгжихгүй байх гэдэг одоо үзэл суртал гэж хэлжүүл хаашаа бас л нөгөө кавичгэнд хэлж хүчтэй явж байна. Бүгдийг доромжилж байна. Яагаад гэж эн чинь хэлж байгаа хүн юм уу бичиж байгаа хүн бас тал талаас нь бодох хэрэгтэй л би хичээл зааж юм биш. Тэр хүний хэлээд байгаас бас үнэн. Энэ төр дэв улсууд чинь тэгж хийгээд байхгүй юу? Эх орон гэж яриад, ард түмэн гэж яриад өөрсдөө болохоор шал өөр юм хийгээд байгаа. 76 хулгайч гэж та хэлдэг шүү дээ. Би хулгайч гэдэг нь луурчин гэдэг. Луурчин. Хэлдэг би. Гэхдээ та нарт тамхины хууль гэж яхаар тэр бүсгүйчл эх орон гэд чэжэд илдээд босол доо. Цээжэд илтсэн хүмүүсийн буруу болж байна. Бид нар Дэлээр би буруутах юм байна шүү дээ. та буруутсан, би ээж буруутсан. Одоо маргааш бол хоёулаа буруутна. За, Эх орноо 8 замаар сэтлүүлээ. За 7 замаар сэтлүүлээд нарийн цариг тавих гэж байна. Монголын баялагийг түүхийгээр нь зөөх гэж байна. Гэтэл одоо хөдөөний малчин үнээгээ сагаад түүхийгээр нь зархаа болцсон шүү дээ. Өрн болгож Тарг байна. хийж байна, өрн болгож байна. Нөгөө таргаа юм жижигэн гэлгар утан тэгээ хөлдөөгөөд маружин болгоод зарж байна. Гэтэл улас ингэхгүй гэдэг ахыг үнэхээр гайх. Таамс бодоо штэ ямар сони юм бэ? Чи тэр гоё ярилцж чинь заа. Би чамайг тэнийг гэж юм биш. Цаад үнэ саадаг дулмаа чинь нэмүү өртөг гэдэг юмыг энэ дээр сууж байгаа хэдээс илүү ойлгосон байгаа юм штэ. Санжино дамб гэдэг нэг нөхөр надтай ярилцсан штэ. Би энэ харавснасаа хойш ээдрээд байгаа шүү. Дамб гэх чи би домб гэж хэлээ. Үгүй би энэ хил ээдрээд байгаа шүү. Ингээд байгаа хгүй. Насаараа биднээс хятадтай 8 ийсэ. Торог цай. Хөш түүхэн дэр байна хийсэн. Насаараа хятадуудыг хоцсон түүх бий Монголд байхгүй. Намайг жоохон байхад мөнгө хөөсгөлэн ихийг хэвлийг ус болж үүсээгүй байхад хаан ч явсан мөнгө хөөсгөл мэдгүй. Хятадууд бох хий зардаг байсан. Бодоо айл бүхний хашаанд давирхаатай мод байсан. Хадаасаа давирхааг нь аваад мэдгүй чандан байсан юм яадаг гэсэн мэдгүй боловсруулад цаасанд бол боогод нэг нь 20 мөнгөөр. Гэхдээ тэр хөдмөрчин байгаас тэр 70 80 тал ууханууд та манай хүүхнүүд октод аваад шандэр гэлж аштал явж идэг л байсан шүү дээ. Тэгээ тэндээс юм хар. Дээр үед намайг жоохон байхд биш дээ. Малын зах гэж байсан шиг санаад байна. Малын зах. Тэгээд энэ юу штэ одоо шар дэлгүүр энэ уртцагаан байгаа чинь дандаа хятад лангуу байсан. Хамгийн тарган махан тэндэл дэгэнд байсан. За юу. Намайг жоохон байхад байсан. Шар дэлгүүрт. Тий. За тэгээд би одоо бол хятадуудыг өмөрөө тэднийг магтаж яриад байгаа юм биш. Бодит амьдрал тийм штэ. Бид хятадуудаас айхан зүв заа юу. Зүв. Би одоо боддгийг штэ. Би түрүү хэлсэн тэгээ үзэгчд ойлгосон үгүй би мэдгүй байна. Намайг тэгж ад үзчихсэн хэтрүүлж ийсэн болохоос биш болгоомжилж ийсэн буруу биш л юм байна. Би одоо мэдэрч штэ. Тийм учраас би энийг хийлцлээ би энд оролцлоо. Би өөрийгөө тэгснээр их орончл гэж ойлгож байна. Гэхдээ хүн надад дургуйцаа тэр Twitter дээр юу бичих тэр хүний эрхээ асуудал би заавал хүн бүхэн таалагдах албатай биш үстэй. Надад баримталдаг нэг л юм байдгийг. Өөрийн гэсэн үзэл бодолтой байх хэрэгтэй бадарч үзэл бодолтой үнэнж байх хэрэгтэй. Өөр би юуч баримталдаг. Тэгээ хэлий гэсэн үгээ бурууч зөвч хэлээд ойлгуулчих л гэж боддог. Би таныг их олон ерэн сурвалжлах нэвтрүүлэг хийж байгаа чинь мэднэ. Ер нь багасаа л үзэж өслөө штэ. За юм мундаг сэтгүүлч байт юм байна. Таны сэтгүүлч бишээ битээ дийг. За найруулагч. Тэгээд үзчихсэн. За 97 8 онд нэгэн дуйлэнтэй нэвтрүүлэг гарч ирсэн. Мөн үү 17 шингэлэг спиртний тухай та хэд хэдэн сурал хийсэн санагдах юм. Би ч одоо дөнгөж сэтгүүлч очиод тэр дуйлан шуугааны чинь зах цахаас нь ламсчихлаа. Та тэгсэн чинь тэн дээр тэр Женко баталгаас уучлал гуйдаг юм. Би нэг юм хэлээ. Гэхдээ би муу ярилж юм биш. Хүн бэ штэ. Энэ орчлонд үдлээд л мордон штэ. Мөнхийн хүн гэж байгаа юм уу? Байхгүй штэ. Би харавчаад өөх гээд төвчихлээ би бодлоо. Би яа тэр чи одоо нас явсных л баг та. Зүв зүгээр шин унтчаад орондоо харвана гэдэг чинь. Тэгэл би бодлоо хэний гомдоос яасан ийсэн. Олон хүн байна. Би хүмүүсээс одоо энэ телевиз үзэж байгаа юм уу үзээд тэгээд хүмүүс ярих юм бол би зарим улсуудаас уцаар уучлалт байсан. Би ядахтай тэр хэрвээ үнэл там девачин байдаг юм бол девачин ч очихгүй тамд нь ч очихгүй дунд нь бууя л да. Би энэ улаан юмтай. Тийм учраас би хүнийхээ хувьд одоо уучлалт байсан. Тэрнээс биш одоо нэг ухаантай улсууд чиг ялахын тулд ялагдаж байгаа юм биш. Хүн гэдэг үднээсээ л би уучлалт байсан. Халтмаагийн Баттулга гэдэг хүн хаа оч намайг занал хийлээгүй, намайг айлгаагүй.
тэр явдал тэр цагтаа болоод өнгөрсөн. Дараа нь хинч юу ч гэж худлаа ярьж болно шүү дээ. Тэрнийг би үгүйсэхгүй. Альва юмыг тэгэл би залуу Бараг 20 жилийн дараа та 20 шахам жилдээ. Тэр чи 96 оны сүүл шүү дээ. 97 оны 1 сар шиг санаж байна. 96 онд 96 оны 10 сарын 5-нд гүнтийн буудалцаан гарсан. Тэрний дараа энэ гарсан. Энэ бичвэрийг хоёлаа эфирт үгүй. Хөнгөж юмдан өршлөнд бууж мордод буцахын цагт ухаардаг бололтой юм. Юуны өмнө би үзэгч төмний өмнө танаас хүлцэнгүүгээр одоо уучлалт хүсэх ёстой, хүнийхээ ёстой. Нэгэн цагт өвчхинжиж таны нэр хүндийг алдаж таныг үтгэж явсандаа хүлцэлж хүлээж авна уу. Сайн тэр уучлаар сайн тэр үгэн дотор дөвчгнэж гэж нэг үг байгаа биз. Тэр үед би одоо их дөвчин байлээ ш. Залууж байж заа юу. Одоо их шиг ингээд стоног насны намартайгаа золгошоогүй явж. Одоо би их мундаг юм ийсэн юм шиг явсан штэ. Тэгээ өвдөө зовхын хэрэгт бодож байгаа байхгүй би. Тэгээ би юу хийсэн бодоо. 100 муу хүнтэй байжгаад 99-т үлдээ гэд би нэгэнтээ сайдж ийн гэж бодъё л доо. Яг үннийг дурдаад ахаа дэлгэрүүлээд энэ 17 чингэл эксперт чинь тэрнийх гэх юм бол би 101 дайсантай болох гээд байгаа. 100 биш нэгийг хасаад ахаад хоёрыг нэг 101 болох гэж байгаа байхгүй. Жинхэнэ эцдийн зарлж бол. Тэгээ би хайцсан наав яах. Нинад би өөртөө лай ураагаад яхаа. Зарим юм дээр өөр хэрэг бай гэж би түрүү хэлсэн. Тэр бодолдоо л үнэнч байх хэрэгтэй байхгүй. Би тэр хоёрыг зарлаад яах. Зарлахгүйгээ тэр хоёр надад газар өгөхгүй, тэр хоёр надад байр өгөхгүй байгаагаар л байл да. Та хэр баян хүн бэ? Би баян. Зохиогч ирэх авцсан 35 нэвтрүүлэг байна уу? За. Миний аав ээжээр ямар азай надад нэг жоохон тийм авьяас гэж юм заяасан бол би тэрнийхээ буйнд би үдий зэрэгтэй явж байгаа шүү дээ. Дээрээс нь миний хамт олон найз нөхөд би чи найз нөхөд их цөөхөнтэй шүү дээ. Ингээд тоолох юм бол шүү дээ. Монгол улсын соёлын ав зүтгэлтэн гомбын Монгол улсын соёлын ав зүтгэлтэн гомбын золж арга. Шагдар сүрэнгийн гүр базар байна. Үлзийн шиг наран гэрэл байна. Ойлгож байна уу? За нэг уран бүтээлчтэй. За тэгээ би нэрлэхгүй байж болохгүй. Тэр нийтлж ганц юм байна. Би хүн гэдэг. За ингээл дуусна миний найз. Таньдаг юмтан төмөлдөө. Тэгээ би боддог байхгүй юу? Эртээ нэг гэргийн охин хоёр за яриа суужсэн. Тэр хоёр гүц яриулаагүй л да надыг муу ярьлаад. Тэг би бодоод идэггүй. Би нүд анихад ирэх хүн их цөөхөн шүү. Яагаад гэж нүд аниагүй би өөр газар ажиллаад урилгаар ажилласан шүү дээ. Ажиллаж байгаад би ирэхэд би тэнд байхад үндэсний телевизэд байгаагүй юм шиг байгаа байхгүй юу? Атаархал шүү дээ. Та энийг мэддэггүй. Ер нь хүн юмаа хийж чадж байгаа үед атаархал гэдэг бол зүгээр багалзуурдаж алхаас наагуурл байдаг шүү дээ. Энэ ч одоо тэнэг хүндэл байдгийг. Бүгдээрээ тэнэг болцсон юм уу? Үгүй зөв хараа би ингэж боддог юм хөөсөл уучлаарай. Муу санаа зал хоёрыг би ухаан гэж боддгийг. Мөн хөөсөлн алнагийн утга бариад араас нь явж ивэл энэ ёстой муу санаа заа юу. Муу санаанд за мөн хөөсөлн энэ нийтлэг ингээд бичиж миний бичсэн чинь өнцгөө нэг алдаад нэг олоод өөрөлдөл манай нэвтрүүлгээр улаан шугамнаас нэг орж нэг гараад байна шүү. Энийг засан мөнх хисгэлнгаас энийг сурчвал болох юм байна. Аятайхан сурчнаа гэж бодож байгаа муу санаа бол ухаан. Тэг манайхан ийм юм би ахад нэг мэрээ би биш би да ингэж ажиллах хэрэгтэй юм. Би түрүү хэлсэн би сэтгүүлч биш л да. Ер нь миний бодлоор сэтгүүлч гэдэг хүн чинь тагнуул хүнийг хэлж тагнуулч заа юу. Хэнийг загинж яриа авах юм. Хэнийг зөв үдэж яриа авах юм. Сайн надаа гомдол ирж байна. Батхуу гишүүний хэвлэлийн төлөөлөгчөөс. Та яасан ёс зүггүй юм. Ослон буужморд хорвоо гэдэг нэвтрүүлэгт яриа аавна гэчихэд 30 гаруй минутны яриа авчи 2 хон өгүүлбэр байж төгс. Тэнийг юм уу? Би шууд төмс аваад хоолндоо 3 хүнийг хийж болно шүү. Бусны ялзарсан. Шуудатагаар нь хийчих гэж байна уу? Тий. Өөрийгөө би сэтгүүлч үнэн сонь байсан гэдэг байхгүй юу? Магадгүй үнэн сонь намын сонь болохоор бүгдийг тавьдаг байсан байлгүй. Би нэвтрүүлэгтээ хэрэгтэй юмыг л авна шүү. Бод сэтгүүлч одоо би сая ажилт хүүхдүүд авах сэтгүүлч хийн гэсэн сэтгэдэг болсод энэ өөрсдөө сэтгэж юм алах уу? Ганцхан юм сэтгэдэг эднээс цалин авахыг сэтгэдэг өөр юм байхгүй. Залхаж гин үү та? Энэ шинэ үеийн сэтгүүлч, шинэ үеийн энэ телевизийн хүмүүсээс.
сурах юмсэл гэж бодож ин залхаад яах юм. Чи бид ийм улсууд л хойч үеөө гэж юм чинь залхаад яах юм. Нэг л дондгийн нэг л улмаагийн хүүхэд шүү дээ. Сургамал байна. Сургууль чинь байж тээ сурахгүй байж тээ мөнгө хойсглаа. Илгэндээ тэвдэг нэг хавтас ингэртэй зүүдэг нэг төмөр барьчаад дээд сургууль төгслөө гэдэг. Би тэгээ хэлдэг. Чи над төмөр хавц хоёр ээж авдаагөө. Яагаад гэвэл 4 жил чамаас 6 сая төгрөг авсан үнэ ингэ сургуулийн чинь баталгаа наадах шиг. Тэрнээс чиний энэ дүн худлаа хөөе. Залуу багш нар хэм билээ би одоо охтуудтайгаа явуулдал залуусуудаа эргэтэл тэгэл дүн тавьж байгаа шүү дээ. Яагаад би энийг хэлэхгүй байх юм. Тэгээ шатхуун гэж бичиж чадахгүй таваар шүрж сэтгүүлж. Би ерөөсө худлаа ярьдгүй. Тим дээрээс дандаа ад болдог байхгүй юм хөөсөглөө. Монгол хэл мэддэг хүн ажилдаа авна гэж нэг нийтлэл хийсэн. Монголоор цэвэр ярьж чадахгүй. Монголоор бичиж чадахгүй, монголоор сэтгэж чадахгүй. Нэг л их гадаад үг оролцуулсан 10 үг хэллээ гэхэд нэг 4 англи явах юм. Нөгөөх нь мэдэхгүй. I'm sorry гэж эхэлж байгаа шүү дээ. Яг үнэ. Тэгээд bye гэж дуусч байгаа юм. Тэгэл тэр дунд нь хэлдэг хэдүүг би мэднэ л дээ. Тэгээд ичмээр явах одоо хүн сарамгчингаас төрөөгүй шүү дээ. За төрсөн гэж бодоход хүн болцоо энэ сарамгчин байгаад хэрэггүй л байхгүй юу. Мөнгө хэсгэлэн би дандаа хөдөөгийн охтууд авсан шүү ажилдаа. Яагаад гэж хөдөөгийн охтуудын толгой сайн шүү. Хотын охтууд сайтай нэг босс дагаад юм нэг үл нэг их хурлын гишүүн дагаад эфир хаяа яваад өгчдөг. Би тэнд боож өхөн үсттэй. Тэвээс үлд намайг цагдаа дуудаад ингэсэн шүү дээ. Ягаад танаа охтуудын тоо их байгаа юм тэр. Би уран бүтээлч хэнийг би ур чадвараар нь л хүнийг авна шүү дээ чи. Би одоо танаас ингэж асуул ичвтер юм болно үсттэй. Танахт ягаад дандаа юм баннер авцсан бэ? Охтууд ягаад баг байгаа юм бэ гэвэл. Нот ийм л. Цагдаа тим юм хүртэл асууж яах гэж юу? Цаад хүн тэгж асуу. Ягаад гэвэл ингэсэн л гэж хэлсэн болохоор л асууж байхгүй юу? Цаад хүн хин? Би одоо хин нэгэнтэй маргад тэмцэх бүр дургүй өрсөн шүү. Янаад яах юм би өөрөө өөртөө ахиал дайсан юм байл төв гэжтэй. Би одоо 5 дахь өдөр болохоор гэртээ ондгүй шүү дээ. Ягаад? Барьчихна гэдэг. Тий. Хагас сайн, бүтэн сайн би 3 хоног 72 цон шүү дээ. Би 5 дахь өдөр хүүгиндээ юм уу нэг үл ихчиндээ очдөг шүү дээ. Хаалга балвал сүртэй шүү дээ тэднээс чи. Та бол бүр дээрлэх үлд юм байна л да. Яа тэгвэл мэдээ ханддаггүй юм. Яах юм бэ? Чиараа би тэнгийг дагаж тэнэг болоод яах юм? Тэглээгээл нөгөөдөл чи ахаал надад дийлдэхгүй гээл ахаал юм болно шүү дээ. Нина дайч. Би эндээс аваа хийцэн байхт бол тэгэл нэг цагт би тайвширна шүү дээ. Өмнө та ингэж баригдажсэн үү? Үгүй шүү дээ. Би тэр гүнтийн буудалцаа хийгээд одоо хөрх энэ 17 чингэлэг спирт хийгээд занал хийлжүүлээ гэжгүй баригдаж байгаа ч хөө. Бүр төрийн хамгаалтанд би байсан шүү дээ. Гүнтийн буудалцаанаас болоод төр намайг үнэлжсэн байгаа. Хар шанажсэн байгаа. Одоо ингээ хүмүүс юм л бол алдарцол 15 төгрөгөөр асуудал шийдэх гэх байгаа байхгүй. Би одоо яаж байгаа мэдгүй. За. Гэртээ усан буунд аккумуляторын кисэлтайгээд үүдний хажуу тавьчихсан шүү дээ. Тэднээс одоо яана та. Одоо тэгэл пижгнэл орж би цаацсан ядахтай нэгийг сохолчод би баригдъя л да. Би зааш яасан гэж намайг ингэж эдгий. Маргааш байнгын хороогоор Гарамгаабаатар гишүүн нарийн цэрэгийг оруулна. За мэдээж хоорондоо яриад тохирцсон бол шууд дэмжигдээд гарах байх. 4 дахь 5 дахьад их хурлын чуулганаар орох нь. Яах вэ? Хэрвээ нарийн цэрэгээр батлагдчихвал яах вэ? яг хоёр дахь нь хийн. Хоёр дахь нэвтрүүлэг нь хийн. Хаан хинтээ буудалд хэн байсан? Аль банкнд ороод юу авсан? Хэн байсан? Баримтуудыг гаргана. Дүрс бичиг нь байна шүү дээ манай хүмүүсд. Яагаад өмнө нь тавьчихгүй? Арай итгээд байгаа юм уу та нар? Хөөш. Би тийм харагдаад байна уу? Гэхдээ өөрийгөө хамгаалах юмтай бай л да. Тагир дутуу болж зодолж чадахгүй юм чинь. Тэгээд хүмүүс биднүүсийг үнэн юм ярьсан уу? Худлаа юм ярьсан уу? Хэн нэгэнд худалдагдаад хэдэн зуун сая гинэ? 890 саяар хийсэн. За 890 сая би оруулаад зургийн дараг 2 байгаа. 3 зурглаач байгаа. Тайзны 2 байгаа. Эвлүүлгийн 2 байгаа. Ерөнхий найруулагч байгаа. 10. Би байгаа, зохиогч байгаа. За ингээ 11 2 хүн боллоо да. Жолооч байгаа. За нэг 11 2 хүн тийм үү. Тэгээд тэр 890 сая хуваад 90 саяыг хуваасан ч гэсэн барьж үзээгүй мөнгө барихаар л байгаа юм өстэй. Хингээ барин 50 худлаа ярддаг болох хэрэгтэй байхгүй. Биднээс барин 50 биш байгаагаар нь үзүүлэн заа юу.
хэн аль банкнд ороод гарсан. Яагаад та нар ийм бичлэгтэй болж байгаа та нараас сонирх. Ард түмэн сонирхож байгаа. Бадар сүдүүлж Гайхаж байгаа. Яагаад гэж? Чи би асуугаар чи хариулъя. Яагаад гэвэл дараа нь чинь бас түүхэнд үлдэн штэ асуугаагүй багт би далдал гэж хэрэг төрөв. Хизэнээс эхэлж тэднийг дагав мөрдөө. Дагах мөрдөх асуудлыг хизээч би хэлэхгүй. Хинтээ нь илхийснээ хэлэхгүй. Тааж гэсэн ерэн сурулж сэтгүүл зүгээр ажилдаг хүн хэлдэггүй үстэй. Тэгээд би тийм жоохон өгч яриад Та асуу гэсэн шүү дээ. Үгүй ээ. Ямар баримт вэ гэж асуу. За, ямар баримт вэ? Яг ингэж байгаа. Одоо танаа үеийнхний ярьдгаар нөгөө юу лээ change money гэж байгаа. За юу. Мэдүү. За Нарийн цэргийг тавьж өхийн төлөө юу? янз янз юм байгаа. За одоо тэр авилагчдын дүрсийг хараад ард түмэн бидний үнэн юм а гэдгийг ойлгоно. Ойлгоно заа юу. Танаас боддоо хэрвээ би мөнгө хөөслөн сэтгүүлч намайг нэвтрүүлэх цаа өргөхт нь ирнэ гэжээд ирэхгүй эфирийг чинь таслах юм бол чиний 500 тоо болно үз. Яаж хийж байгаа л гоо ахыг аландаа гэж бодно үз. Зодхынсан гэл. Яг тийм л байхгүй тэрнтэй адилхан хийж өгнө гэж юм авчаад юм хийж өгөхгүй болохоор тэр байгууллагууд ч гадныхан чинь материалаа өгч штэ. Танайхан чинь ингэж хийсэн шүү. Гадаад чинь одоо нэвтрүүлэг категори төрөл жанртай байдагтай адилхан гадаад ирэн сурвалж сэтгүүл зүгийн чинь уул уурхаагаар нэг хэсэг нь дагнцсан байна. Банкаар нэг хэсэг нь дагнцсан байна. Ойлгож байна уу? Тэгээд яриа цензургүй болохоос хязгааргүй биш шүү дээ. Ингээд зогсоо. Баяр цогтын офшор дансыг гинт мэдээлдэг шиг тийм үү? Магадгүй. Тэрийг бол зүгээр нэг сэтгүүлчд одоо гадны сэтгүүлч баяр цогтыг тоож олж аваад мөрдөж мөшгсөн юм байхгүй л гэж би боддог. Ерөн зүгээр гадныхан мөрдөж мөшгсөн юм байхгүй. За юу нэгдүгээр. Хоёрдугаар манайхан өөрснөө нэх мундагтай тэрнийг олоогүй. Таны хэлэх гээд байгаа гаргалгаа зүв. хийхсэн ажлыг хийхгүй учраас дэлгэсэн. Тэгээ 3 цаг тавьчих. Би харин одоо жинхэнэ таны өмнөөс айж эхэллээ шүү. Өнөөдөр ингээд зарлцдаг. Нөгөө 5 дахь өдөр чинь болно. Гэхдээ тэгээ ард түмэн яг ойлгоно л өстэй гоо өгччихээ гэвэл тэдний өсөл хийсэл байх шүү дээ. Өөр би хинтэж ус сонсон байхгүй. Цааны ганц хоёр би тэгэхээр тэднээс арайчтай бас бурхан шашнаа үндтгээд намайг очиж алчихгүй байлгүй дээ. Та шүтлэгтэй өнө. Шүтдэггүй байжаа сүүлийн жилээр шүтдэг болж шүү. Хүч төхөөд ирэхээр ер нь итгэл юм. Нас яваад ирэхээр. Тэгтээ нэхгүй жишээд ингээд байдгүй. Ер нь бол дотроо бас бодож явах нь зүг юм. Ер нь Монгол хүн чинь нэг мөрөө гаргацдаг тийм үү? Нэг хэмрийн сан тавьчихдаг. Гэхдээ одоо энэ мөр гаргах маргах чинь хэмрийн сан ч яах вэ? Мөр гаргах маргах чинь бүгд худлаа болоод нэг символический дүр үзүүлээд байна штэ. Таны орц хойшоо харцсан. Тэгээ нар мандах зүг рүү яаж үг гаргах гэдэг. Гэрээсээ гараад мөрөө гаргаж ийн гэд тэгчээд төв цэгээ олоо тийшээ бол юм. Ярихээс дургуурч байна. За та уганд аваа шүтлэгтэй болж гин гэж бодсон юм. Тэр чи өгөхөө үрхээр хүн задуулахаар шүтнүүхээс ш. Тэгээд сүү ингээл өдөр болго ингээд ажтай хэцүү үстэй. Дор зогссон машин бузрлаад 90 оноос өмнө монголчууд Оросын хараатай л да. Оросын одоо түүхий эдэг нийлүүлдэг. Бидний асуудлыг Москвач шийддэг бол Кремль да. 90 оноос хойшоо Бээжин шийддэг боллоо. Бид нар одоо өнөөдөр хятад нүрс авахгүйгээ хилээ хаахад үлсч өгөхөр болчиход. Эннээс гарах арга зам нь нарийн цэрэг таминэ гээд хуулаад ах. яадаг гэж наадуул чинь би тань дахиад нэг юм хэлээ үзэгч гэсэн ойлгож явах. Аливаа юмыг тэр тэгсгээ яриад ивэл үнэл болчдөг байхгүй юу? Амархан ш тэр чинь. Танаас бодоод үзтээ одоо нүдтэй нь харж чихтэй нь сонсоо өстэй. Телевизэн урлаг чинь дүрсийн урлаг. Тийм биз? Тийм учраас би зориуд оролцогчтой ялгаруудад ийсвэж 8 газар цоолоодох гэсэн. Хөтөө сад 50 штэ. Тэг хамгийн сүүл Батулга гişүүн хилээд байгаа штэ. Нэг хар нүх үлдэнэ, нэг төмөр замл үлдэнэ. Харин үлдэл тэрнийг үлдэлээ эзлүүлчихгүй байвал их юм заа юу. Төмөр замын чинь засна гал хятадууд орж ирнэ. Мөн үү? Тэртээ дүүд цаанааш вэ, наанаач вэ буулгах ажил байгаа. Яг уу би энэ нэвтрүүлгийг хийснээрээ энэ нэвтрүүлгийд оролцсноор би өөрийнх нь зарим нэгэн дотны харилцаатай улсуудтай дайсан болж байгаа л да хүмүүс одоо гомдож байгаа. Гэхдээ эх орныхоо төлөө би хэлж байгаа байхгүй энийг. Ойлгооч. Би тэрнээс хин нэгэнтэй сайн сайхан явахын тулд би
Та бас үр хүүхдээ бодож байгаа тийм үү? Ягаад гэвэл та бидний үр хүүхэд Монголдо үлдэнэ. Би А тэр хүмүүсийн үр хүүхэд бол одоо баг монгол хэлчгүй дуртай цагтаа нисэн явчихна. Би тэрнийг нэвтрүүлэг дээрээ ч гэсэн хэлсэн шүү дээ. Тэр хүмүүс чи үр хүүхдгүй юм уу? Тэгээ галсан зүх надад амар гоё тайлбарласан л да. Тэр чинь гадаадынхантаа суун ингэн тэгээ бодоод байгаа тэр нь үнэн байхгүй. Бид нар л үлдэнэ. Бид нар л үлдэнэ. Одоо бодлоо өмнөх хүмүүс нь цутагаал алгуулсан байгаа зү. Яриг хэр ярьж болтгоо. Яах юм тэгээд чадж байгаа юм дарга байхгүй. Тэгтээ чадж байгаа юм дарга байхгүй гэд нарийн төмөр зам тавиулмааргүй, тавиулахгүй биш. А тэр гадагшаа дутагшаа гарч сургууль сурдаг одоо яг сураал үу чадаал үс мөнгөтэй. Хүн нэг юм манай монголчууд би манай гэж шүү би хинээс ичихгүй байхгүй би монгол эрхийн хүүхдээ нэг юм ерөөсө хардгүй юм. Тэгээ би түрүү хэлсэн Монголын ард түмэн айгүй ухаантай байсан юм шигэ гэж. Баясгалангийн толгоон дээрх өвсийг харчаад өөрийнхөө толгоон дээрх модыг хардгүй л байхгүй бадарч. Та нас боддоо асар өнтэй сургуульд үр хүүхдээ сургаж заа юу. Тэр багш нь өндөр мэдлэгтэй байж болно заа юу. Хүүхэд нь тэнэглүүл тэнэгш сурахгүй шүү дээ тийм биз дээ. Баясгалан чи боддоо 5 бетонд 5 литр ус л багтана. Тийм шүү дээ. 10 хизээч багтахгүй. Тийм. Гүлгээд л удлагаасаа орчлонд оруулаа, гадаад явуулаа сурахгүй байхгүй тэр чинь. Тийм шүү. Ойлгож. Тэгэл одоо өрсөлдөөл би охиноо орчлонд өгцөө. Олигтойгон уруулаа бочих бодоггүй тэгэл дэлчихнаад явж л байна шүү дээ. Ийм тэнийг юмнуудыг харахаар надад их орон юунаас чухал санагддаг байхгүй юу? Монголчуудын үндэсний үзэл сэргэж байгаа шиг санагдах юм танаа нэвтрүүлгээс хойш. Үндэсний үзлээс сэргээ манайх үндэсний үзэлтэй байсан. Гэхдээ буруу сэргээвэл эн чинь дайсан болно шүү дээ. Би зүгээр өөрийгөө хамгаалж хэлж байгаа юм биш. Хамаг монгол ч юм уу, даяар монгол, хөх монголын ирээд намайг чим үү релиз байсан биш тэгэд арай зодохгүй тэр хүмүүс арай ухаалаг тэр залуучууд урд надтай зарим нэг нь уулзч л байсан. Танд баяр хүргэе энэ энэ нэвтрүүлгийнхээс өмнө миний релиз ил байсан шүү дээ. Ганцхан үндэсний үзэл гэдэг юм чинь вэ шүү дээ. Зөв логикоор зөв явбал. Тэгэхгүй ингээд 8 оны 7 сарын 1 шиг юм болчих вэ гэж үнэхээр санаа зовж байна. Би одоо тэрнээс бас айжл. Бас хийрхэл хийгээд эхэллээ тийм үү? Тий, хийрхэл гэдэг юм чи аюултай шүү дээ. Тэр чинь вандализм болдог байхгүй юу? Анархизм, вандализм. Тэр миний босго гэж нэвтрүүлгийн үтсэн бол үзэх болоо. Тэрэн дээр байгаа. Би тэнд бас үннийг дуулсан ч улсууд намайг хувьсгал намын талд орлоо энэ гэж яриад идэг байхгүй. Тэр шатсан байшин дотроос нэвтрүүлэг хөтлөхөр л хувьсгал намын талд орч тийм үү? Хувьсгалт нам, одоогийн ардын нам хамгийн хулих нам хөөш. Надаар юм хийлгэчээ 150 сая төгрөг өгөөгүй шүү. Аль нам нь вэ? Одоо хувьсгалт нам байжаад ардын нам болцсон тавар шүү. Та юу намд хэлсэж байгааг үстэй. Авах юм уу намайг? Чи бадаа юм асуух. Хайрын цаг өөр юм асуул та. Таныг аль нэг намын төлөө явж ясныг би санахгүй байна. Үгүй би аль явж нэг байгаа. улс төрчийг өмгөөлж явсныг санахгүй байна. Би явж байгаагүй. Шударгаараа л байл да. Дуракуд өөрснөө царай алдаад гоо одоо чийл хэрэгтэй юм. Би ядарсан амтныг байш авчих надаа хэдийг өгсөн 150 саяг үгүй гэрээ хийгээл тэг одоо хүртэл хийлгчээд өгөөгүй штэ. Нэхээ чи очиж. Яахын өгөхгүй сутаж тэгээд тэнд үлчлэн зарлах юм уу? Тэрэн дээр бол энэ нэвтрүүлгээ үнцэнгүүгээр нь хийгээ явж л байл. Ард түмний над өгж байгаа төрүүнийг хүн над хэлж гин. Тэг би удлаа хэлж юм биш шүү зүгээр уцаар ирсэн. 2 сая монголчууд ганцхан хятад хайртай болчлоо гэж. За хайртай дуртай болох нь юу юм? Хэрвээ миний сэтгэлийн үгийг миний зүрхнээсээ хийж ямыг ойлгосон болов. Энэний ардтал биднээс 10 хэдүүлээ энийг хийж ганц би хийж юм биш. Би чинь тэр түүх мөх унших айгүй дургүй штэ. Ой мэдгүй. Уншгүй сая. Намайг тэр манай зохиогч тэр YouTube гэдэг юмроо таныг унш. Ой би жаахан уншиж тэр залгаад бацэргээ шинаадах өөр ингээд бичээд их заа юу. Би энийг ч уншаад нойр хүрчлээ би. Дургүй юм дэ хүн дургүй штэ. Би криминальный кинонд амиа өгнө. Миний багш чи Оросын телевиз штэ. Би Оросын телевизийг харж л өөрийнхөө юм хийдэг юм. Гэхдээ сая та нас энийг хийхэд нэлээд хугацаа орсон уу? Маш их ажиллагаатай, маш их судалгаатай нэвтрүүлэг байсан. Тийм болохоор айгүй их. Дөржин яриа унаа гэж нэг газар очдөг. Оо семинартай гинэ айл байдгүй. Долмоо одоо ярина долмоо хэрэг. Дулмаа яриа өгөх гэж юм чинь тэгэл такси магш тэгэл одоо хамгийн нөх бөглөрөөтэй газар чи бөглөрөөл хэлж хүчийг агаар ойж хин цаг нь хэрэг байхгүй шүү. Ирж байгаа юм их юм. Тэр юу атар гэж нэг бүсгүй наттай ярилцлага хийж ярьж харсан уу?
ямар мэдлэгтэй тэр хишгтгээд бүсгүй. Тийм байна. Асар Сонсол дулам. Энэ хиний гавья, манай зохиогчийн гавья. За юу. Би ямар дэлтэй монголчууд гээл нэг нар мандуулаад нэг авгаа ингээл сүү цацаад нэвтрүүлэг хийгээгүй шүү дээ. Энэ бол одоо миний үзмжээр хийх амархан. Гэтэл би эрдэмтэн иргэдий чи хаанаас болох вэ? Би Бацарагт эрдэмтэн иргэдэл байх хэрэгтэй наад дээр чинь. Чи битэр мянга яриад яадаг хинч ойлгохгүй надад чи. Тэгжиж хийсэн. Салбарын хүмүүсийг татаж оролцуулсан харин их сайн болсон шүү. За хэрвээ үзэгч яг тань шиг үнэлж явал болж байна. Гэхдээ бидний ажлыг ерөнхийдөө сайн дүн тавьж байгаа юм шиг байна лээ. Би өөрөө тэр Facebook, Twitter рүү ч ордгүй ш яш гэрш мэдчих ч үгэж. Нярвдахын нэмэр нэг хулгайч намайг ам хужаа гэсэн байл. Тэгээд эсрэгээр юм хийж чадхал юм тийш. Би ч тэр суудал дээр 180 эргэж магадгүй юм байхгүй юу? Таныг муулсан юм би олж хараагүй. Twitter, Facebook-ээс бол таныг харин магтсан л юм олж харсан. Би магтаалд айгүй дургүй штэ. Хүнийг вэ штэ. Хамгийн алдаг юм чи магтаал байхгүй юм уу эсвэл. Гэхдээ таныг мундаг сайн гэж магтаагүй л дээ. Өөрийнхөө удам ухсааг нуухгүйгээр гэхдээ эх орныхоос төлөө сэтгэлдээ ийм хүн байдаг байхгүй л гэсэн юм. Гэхдээ тийм байх ёстой л байхгүй юу? Өнөөдөр ярьж байгаа нь ил ярьж байгаа нь би шүү дээ. Өшөө ирлийн сүрлээсүүд дотор айс мөртлөөс наа чи үзэл бодолтой хүн байхыг үүсэх аргагүй. Ганцхан би мундаг байгаа юм биш. Тийм улсууд ажил таа. Та үнэхээр тэр баяр цогтын өвөг таних уу? Таних ч юу байх вэ? Одоо миний нас хэдүүлээ. Тэр хүн хэдүүлээ би тэрнийг одоо би таньдаг манддаг гэж яриад яа. Би тэн дээр харин буруу хэлсэн таньдаг гэдэг. Ер нь мэдхийн хөдөл гадарлаа шүү. Тийм учраас би баяр цогт гишүүнтэй ордон дотор байрлалдаад нэг ярилцлага өгч гэсэн чи бодож байгаа би ярихгүй. Тэг би айгүй хатуу хэлсэн шүү дээ. Баяр цогтоо төрлөө мэдэрэй чи. Тэгээ баяр цогт тэнийг биш залуу тэрийг дорн ойлгоод үгүй бадарчихаа. Хуйга Бацар хоёр намайг энэ жил битээ яри гэсэн. Хөтөөд халдаж болшгоо дарахын эрхтэй гишүүн болчоод амтнаар амаа хамхүүлж. Уйган хийн. Алтууйг сайд хэлж байгаа. За. Манай нэвтрүүлэгдээ тийм зургийг гарч байгаа. Эдгээр тэгвэл бүгд тийм юм байна л да. Би ч бас ярилцлаганд өрөөд ирэхгүй байгаа юм. Газрын тухай хуулиар сая ярилцлаганд тэр санаачилсан гишүүдийн урьлаа. За нарийн цэргийг ирээд яриад өгөөч ерөнхий сайдыг урьлаа. Тэгвэл энэ жил суудлын юм аа. Над дээр хүн ирдэггүй шүү дээ. Миний илэн далангууд. Хөөх би тэгтээ доош нийж юм биш. Хин ардын уран зохиолч Бадарчхай ирсэн. Лавг сүрэн ах ирсэн. Мөн ардын жижигчин Алтан үлзий ирлээ. Соёлын гавь сэтгэлдэн Цэрэн Жамсгай хошин ирлээ. Тэгээ нэг 2 3 хүн ирсэн ирээгүй ш. Үзэгчд их хэцүү шээ чи нэг юм анзаардаг. Энэ арчил энэ нийгэм үзэгчдийг амар мундаг оюуны хоосролд оруулж байгаа хүмүүс тэрнийг мэддэггүй. Одоо таны миний нэвтрүүлгийн 2 тэнийг өөдөөдөөс арсууч бивинэ магтлаа гэж бодож байгаа. Гэхдээ би бодит нэг хэлж байна. Нэвтрүүлгийг 10 хүн үзэхэд байж та нэг хүн сэтгүүл зүйн талаас нь харж байгаа. Нэг хүн найруулагчлаас нь харж байгаа. За нэг хүн зураглаач нь ямар планууд тавьж байгааг шатж байгаа шүү. Цаад 7 за илэн далангүйгээр гоо хэний хошныг өгөх гэж байна. Цензургүй яриагаар баясгалан хэнийг алах гэж байна. Энэ ч гал 100 үг шүү. Имэл юм ярьж үздэг байхгүй. Тэгээд энэ юуг илэрхийлж байгаа юм бидний үзэгч манай ард түмний оюуны хоосрол ийм болцсон. Оюуны ядуур л яваад байна шүү дээ. Одоо тэр хоол ярихаа байг л да. Би одоо бүх телевизийн нэвтрүүлэг үзээд нэг л нэвтрүүлэг гарангуут нь би унтраад байна. Ямар нэвтрүүлэг? Гэхдээ тэр өглөө болгон хоол хийж штэ. Бүгд хийдэг штэ. Юу дээ. Хэнийг доромжилж айднаас ард түмний доромжилж штэ. Өнөөдөр хоолны төмсөө төмсгүү заа юу. Тэгэд 3 төмс наран тул зах дээрээс шууданаас унахт нь аваад иймхэн махаар хоол хийж идчихээ. Тэр ажил чинь тэр ядуу ард түмнийг доромжилж юм уу? Юу нөгөө хоол хийж байгаа таваар шин шар шашаваад яадгээд бүр Монголд байхгүй далаа малаа баргалж матрын мах яриа мэлхий мах яриа шар түмнийг доромжлоод байна штэ. Тэгээд энэ телевизээр танаа телевизч байгаа. Телевизээр гарах дуртай улсууд байдгийг. Телевиз гарах чинь өөрөө их учиртай бай. Нэг амтан тэгэл хүснийхээ нүхийг гаргачаал нэг миний ip хүмсчээл хэл муута араа байхгүй. Тэр чинь би сонсоод мэдээд ш араагүй гин. Далдал гэн 20 минут ганцаараа ярьчаал маргааш нод боллоо гэдэг үгүй. Ад болж байгаа мэдэхгүй юм балаа. Иннээс чинь болоод телевизийн урлаг унаад байна шүү дээ. Харамсаж байна уу? Харамсаж байна. Улаанбаатар 70 телевиз үүдээ. Тийм гэсэн. Тэрний нэг нь манайх. Би эртээ дуустгүй яриаг үзэж сууж байгаад мөн хэсгэлээ. 5 жив рүү уцтаад урбаник
гуйсан. Гэхдээ та нүсэн киноны асуудлыг хүндсэн шигэ телевизийн асуудлыг хөндөөч би бүр гуйж орё над нэвтрүүлэх чинь. Энэ телевизийн урлаг гэдэг юм чинь эзэнгүй болсон байхгүй юу? Харилцаа холбооны зохицуулахороо энийг зохицуулаач маа донтороо. Тэднээс студийн хэмжээ камерын чадал үзээд байгаа байхгүй юу? Үгүй нийтлэл уран бүтээлийн бодлого байх ёстой энэ чинь. Ойлгож байна уу? Бид монголчууд монгол ахуй соёлоо мартаад байна штэ. За юу. Тэрнийг бид үзүүлж их ёстой штэ. Одоо яг тийм юм хийдэг нь Монгол HD байна. Цөөхөн. Тэгээ энэ телевизийн чинь байна штэ. Монголчууд бас их ухаантай байсан юм шиг. Усны ихэнх болонгартаа ладган болонгартаа гэж телевиз мэддэг телевизөөсөд удирдаад аваад явсан хэвлэл мэдээллийн төлөөлөгчд аваа явж байгаа. Дээшээ яваад байгаа байхгүй юу? 8 цаг гээд нэг телевиз босгосон доошоо яваад байгаа. Нэвтрүүлэг байна. Телевизийн ченж хийдэг болсон шүү дээ. Сүүлийн үед. Гэтэ яг би таны энэ ярианаас чинь би бас жоохон иччил байна. Би ч бас телевиз мэдэхгүй хүн 18 жил битсэн болохоос ч телевизээр ямар гарч үзсэн. Кина гэдэг чи ухаантай хүний шинжил байхгүй юу? Жоохон санаад бас ухаантай хүн биш шүү. Би ч тэнийгээ нуудаггүй шүү бас. Тэнийг үеж юм гарна штэ. Тэгэхгүй их ухаантай болох гол зангээ зүүсэн хүн хар дагад давхаад би үл дарга хар далдгандгүй цэрэг хар цэрвдгүү. Цэвэрлэгч цэрмаач Монгол хүн ерөнхийлөгч элбэгдэрч Монгол хүн. Хэн энээр хүн шиг харьцах хэрэгтэй. Манайхан дарга нарыг нүдгийн сохолд чихэн дүлий болох дэх авьяастай штэ. Гişин сайн байна. Тэнийг юм уу? 4 жилийн дараа надтай Сүхбаатарын талбайгаар л явна штэ тэр чинь. Гişин. Олон хүн дээшээ пуужиндаж яваад газар унахт нь бид байрандаа л байдаг л да. Сайхан мэрэгчл шүү бас. Гэхдээ эднүс нэг юм хожиж байгаа юм. Миний Монголын ард түмнийг хуурснараа эднүс ба штэ. Мөнгө цогтөг байхгүй хойж анжаа. Сая над дээр хамгийн сүүлчийн мэдээлэлээр Монголын нэг сайдын охин одоо энэ Сүхбаатарын талбайн зүүнт даваа нэг өндөр байшин биш үү? Шангирил авлаа. Юу лээ? Ямар центр шүлээ. Тэр дотор лангуу авах гээд олдохгүй байсан гэж байгаа. За юу тэгэхэд тэр сайдын охин аваад одоо лангуугаа ажиллуулж ийн гэж. Тэр сайдын охин хэлж байна да. За чи битэрийн чих яас ч урт юм тий. Өдгөө тэр лангуу авах мөнгө нь хаав хинээс улсаа. Тэрийг харин их нотой шүү. За та бүхэн ярилцлагыг дуусгах гэд найруулагч дохиод байна. Яасан 60 минут чи юм цөөхөн цаг болчлоо. Цаг бүр хэвчтэй. 120 минут бурах юмсан. Тэгэхээр дараагийн Хувлын хаан кино хүлээж байгаа үзэгчтэй хоёлаа хүндлэе. Дуусгая. За танд одоо би нөгөө энэ эцсийн үгээ хэлэх гэх нэг эвгүй тийм. Чи үд яг хэлээд би за би нэг удаа шид алуулах юм. За эцсийн үг. Над хэлэх юм байхгүй зүгээр танаа телевизийг өөдрөг байгаасаа гэж бодъё. Энэ цензургүй яриаг чиг зүггүй яриа болгочих вэ? Хэрэгтэй улсуудын үгийг сонсгож байгаасаа л гэж хүсье. Тэрнээс би одоо нэг өөр юу ярих вэ? Бүхэл юм байцгаалах шүү дээ. Арай л аваа хүүхд юм асуусангүй. За баярлалаа. Баярлалаа. Та бол монгол хүн шүү. Тэрнээс эрлий зэгдгээрээ хятад эцэгтэй гэдгээрээ хүмүүсээс айж, ичиж, нэрлэхэж намайг айлахгүй, ичээхгүй л би айж ичихгүй шүү дээ. Тэгэл 60 хэдэн жил айж ичээгүй л ирсэн шүү дээ. Одоо аач юм уу, урвагч одоо ингэж гинөө гэл хотлоо ингэхгүй юм бол би тэгээ байдгаараа л байна. Тань шиг ийм Монголын төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүс олон байгаасаа үүгээрээ бахархаж байгаарэ гэж би танд хүсье. За баярлалаа. За баярлалаа үзэгчдээ. Цензургүй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үүгээр өндөрлөж байна. Ирэх даваа гарагийн энэ цагтаа эрг уулзцгаая. Хувлын хаан киногоо хүлээн авч үзнэ үү. Баяр та.